Тайваны боловсрал 2019 үзэсгэлэн Тайван улсын анагаах инженер технологи боловсролын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 16 ихтэй сургууль оролцож байна. 100% тэтгэлгээр Тайван улсад хэрхэн яаж суралцах вэ? Ямар шаардлага хангасан байх ёстой? Тэтгэлэгт хамрагдах боломж байгаа юу гэд оюутан залуусын хамгийн их сонирхдаг асуултанд Тайваны нэр хүндтэй сургуулийн төлөөлөгчид хариулт өгч байна. Үүнээс гадна ямар мэргэжил сонгуул ирээдүйд эрэлттэй байх, Тайваны боловсролын систем ямар байдаг, тэнд очиод сурахын хажуугаар ажил хийх боломжтой эсэх талаарх мэдээллийг өнөөдөр маргааш үн төлбөргүй өгөх юм а. Тайван улсыг сонгон суралцах үндсэн шалтгаануудын нэг нь ард иргэдэн найрсаг тусрахгүй хүмүүс байдаг учраас гадаад оюутнуудын сурах таатай орчин нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн аюулгүй орчин, дээр нь сургалтын төлбөр харьцангуй хямд хэрнээ чанартай. Амжиргааны түвшин доогуур байдаг учраас гадаад оюутнуудад сурах боломжтой. Мөн Тайван улс шинжлэх ухааны технологи өндөр хөгжсөн учраас энэ чиглэлээр суралцаж шинжлэх ухааны технологийн газарт дадлага хийх давуу талууд үснэ. Үүний зэрэгцээ хятад англи хэлийг давхар сураад ирэх боломж бидэнд байгаа. Сурагчид 12 дугаар ангид төгсөхдөө 100%-аас 60%-ийг нь авчихвал Тайван улсын Дае сургуулийн эхний семестрт 50-аас 100% тэтгэлийг суралцах боломжтой. Манай сургууль нь инженер, менежментийн сургууль, төрслөг урлаг, дизайны сургууль, биологийн нөөц, биотехнологийн нөөц сургууль, аялал жуулчлал, анагаахын сургуулиудаа элсэлт авч байна. Өндөр чанартай боловсрол нөхөрсөг аюулгүй амьдрах орчин боломжит сургалтын төлбөр, мандарин хятад хэл сурах боломж, соёлын туршлага зэрэг нь Тайванд суралцах гол үндсэн шалтгаанууд болдог байна. Тайваны боловсролын яамны статистик мэдээгээр 1600 гаруй монгол оюутан Тайванд эрдэм шинжилгээний хөтөлбөр, солилцооны хөтөлбөр, мандарин хятад хэлний сургалт, богино хугацааны хөтөлбөр зэргээр суралцж байна.